Өмнөх бичлэгтэй холбоотойгоор бас нэг сонирхолтой сэдв гарч болох юм байна гэдэг тэрний талаар ярих гэж байна. Өмнөх бичлэгэн дээр манай төгсөх маань ингэ бичсэн байгаа. Оршооны тухай онол туршлага тий ойлголттой асуулаад энэ ягаад оршоо манаас хэрэгтэй юм байх хэрэгтэй юм уу гэсэн юм. За тэгээд оршоогоор ажиллая гэж бодоход яаж орлого олох юм, хаанаас ашиг болох юм бэ гэдэг асуудлыг ярьсан. Би бичсэн байсан гэдэг асуулт. Тэгээд миний харж байгаагаар бол оршоо бол мэдээж хэрэг манай улсад байж болох үйл гэдэг хэлбэр гэж хардаг. Гэхдээ яг нөгөө зөв зохион байгуулалттай. За тэгээд нэмэгдийн сүлжээнийхээ яг зөв зэгүүд дээр нь ажиллаж чадах юм бол энэ бол ашигтай гэж. Тэгээд яг одоо манай улсад энэ малын гаралтай, өдөөжин гаралтай нэлээд олон төрлийн боловсруулаад, эцсийн бүтээгдэхүүн болгоод, эсвэл гүн боловсруулаад, хагас боловсруулаад улсад экспортод гарах боломжтой бүтээгдэхүүнүүд байдаг. За ноолуур, ноос, хэрс шир тий махан бүтээгдэхүүн, за уцад тархилын бүтээгдэхүүнүүд байна тий. За тэгээд жишээлбэл өдөөжин яамны сайтн дээр ноолуур гүн боловсруулах, эсвэл хагас боловсруулах 38 үйлдвэр байгаа юм байна. За ноос боловсруулах 14 үйлдвэр байдаг гэж байна. Харь шир боловсруулах 34 үйлдвэр. За миний өчигдөр нэг хуралд орсож манай махны холбооныхоо 60 гаруй бас махны үйлдвэр байгаа гэж байна. За бас өдөөжин яамны сайтн дээр нэг 90 орчим сүү цагаатай сүү боловсруулах үйлдвэр ер нь Улаанбаатар хот болон Монголын хэмжээнд байдаг гэж. Тэгээ яг эдгээр боловсруулах үйлдвэрүүд мэдээж хэрэг ихэнх нь Улаанбаатар хотод байдаг л да үйлчлэг явуулдаг. Тэгээ өмнө яг би бас төс төлбөрүүдийнхээ хүрээнд за энэ мэргэжлийн холбоотуудтай уулзаад явж байхад ерөөс энэ хөнгөн үйлдвэрийн салбарын за энэ хүнсний томоохон салбарын одоо мах сүү боловсруулах үйлдвэрүүд дээр маш том тулгардаг ийм хоёр асуудал байгаад хоёр асуудал. Эний нэг нь бол мэдээж хэрэг одоо зөвхөн том үйлдвэрүүд гэхгүй бүх жижиг дунд бизнесүүдэд тулгардаг энэ хүний нөөцийн асуудал. За ажил хүч олддог. За тэгээ ажил хүчин дотроо яг энэ нэг доктортой ажиллах хүч байхгүй. Нэгдүгээр за хүмүүс хөвчлэн ингээд тухайн ажлын байр, төр ажлын байр, завсрын ажлын байр хэлбэрээр байдаг. За нэг дараагийнх нь бол ийм ур чадвартай ажил хүчин их тотмог байна. Тэрнээсээ болоод манай энэ үйлдвэрүүд, бизнесүүд юм байна. Бүтээмж, бүтээгдэхүүний чанарын асуудал, за үйлдвэрийн янз бүрийн эрсдэлтэй давтал бий болох үндэс болоод байна гэж тайлбарлаад байгаа. За дараагийн нэг энэ оршоотой холбогдож болох, за тэгээ оршоогоор шийдэж болох хамгийн том асуудал бол ерөөсөө энэ бүх үйлдвэрүүдийн ярьдаг нэг зовлон бол түүх эдийн бэлтгэний нөлөөтэй асуудал байна. Ихэнх үйлдвэрүүд ерөөсөө дэд зах зээл, за ажиллах хүч, за бусад олон шалтгаануудаар Улаанбаатар хотод байгаад байдаг. Тэгээ харамсалтай нь ихэнх түүх эдэд бол Улаанбаатар хотоос зайтай орон нутагт байна тий. За мал, газар тариалан бүгд орон нутагт байгаад байна. За тэгээд яагаад түүх эдийн хангамж за энэ бэлтгэний нөлөөлт нь асуудал болоод байгаа юм бэ гэхээр манай яг энэ Улаанбаатар хотод байгаа үйлдвэр бизнесийн эзэд маань болохоор яг тэр тухайн түүхийн эдийг үйлдвэрлэж одоо бий болгож байгаа. Тэр анхдагч буюу малчтай, тариачтай, ногоочтой ерөөсөө юм доктортой харилцаа холбоо тогтоож чадахгүй байна. Доктортой харилцаа. Тэгэл ерөөсөө жил болгоно нөгөө хятадууд магтаарсан. Нөгөө хятадууд ч түүхийн эдийг бөөндөд авсан, тэгсэн ингэсэн тий. За тэгээд нөгөө малчд, тариачд, нөгөө ногоочд маань мөрчдөг. Тэднэр хэлсэндээ нийлүүлдэггүй. Ингээд ярьсаар л байгаа. Яриа л байгаа тий. Тэгвэл ерөөс энүүнийг яаж ярихгүйгээр одоо яг ажил хэрэг болгоод зогсоогоод шийдэж болох юм бэ гэхээр ерөөсөө л энэ оршооны загвар байна. Тэгээ бас манай оршоогоор ажиллаж байгаа хүмүүсийн дотор бас нэг юм жоохон буруу ойлголт байна. Ерөөсөө бүгдийг хийх гэдэг. Нэмэгдийн сүлжээний бүх мал нь, хичээлдэр нь, сүүгээ сан, сүүгээ боловсруулна, бүтээгдэхүүнийг борлуулна, тэрийг маркетингийн сурталчилна, хэрэглэгч нарт хүргэнэ тий. Тэгээ ингээр бас оршооны үйл ажиллагаанд бас жоохон өчир дутагдaltaй. Яг тэгэхээр манай оршооныхан бол хамгийн сайн хийж чадах юм бол малаа маш сайн марлаж чадна. Гайгүй сайн чанартай сүү үйлдвэрлээд байж чадна. За бүр жоохон хичээх юм бол нөгөө оршооны үйлдвэрүүдийн шаардлагыг хангасан арьс, ноос, ноолуур тэднийг бас бэлтгээд байж чадна. Бид бол яг энэ чаддаг юмудаа хийгээд эднэрийг нэвтгээд харин үйлдвэрүүдтэй бэлтгэний нөлөөлтийн гэрээ байгуулад за доктортой харилцаа тогтоогод явах хүн бол одоо явах субъект нь бол манай оршоонууд байж болох юм аа. Нэгсэндээ манай оршоо бол малчд, тариачд, ногоочдын гаргаж байгаа тухайн бүтээгдэхүүн бараг нэгтгээд доктортойгоор боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх. За ингэхдээ бас шууд түүх эдийг одоо анхдагч түүх эдийг шууд нийлүүлэхээс гадна энэ агшны боловсруулалтыг орон нутгатаа хийгээд нийлүүлдэг байх юм бол нөгөө том үйлдвэрүүдэд тулгараад байгаа ажлын байртай холбоотой асуудлыг шийдэх боломжтой болж байна. Энэ үйлдвэрүүд өөрийнхөө үйлдвэр дээр 100 ажилтнтай байж хахаар нөгөө оршуудууд орон нутгатаа 5 ажилтнтай болоод агшны боловсруулалтыг хийгээд за тэгээд тэр нь гүн боловсруулах шатанд очиод тэр хэсэг дээр нь л манай одоо түрүү хэлсэн тэр 200 орчим боловсруулах үйлдвэрүүд маань ажилладаг байхад бэлтгэний нөлөөтэй асуудал, хүний нөөцийн асуудал шийдэгдэх юм боломж байд юм байна гэж